Шинэ лонгийн мэнд төргийн үзэгчтэй UBNC-ийн мэн сайтын сурвалжлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дээрээс сурвалжлагыг бэлтгэж байна. Тэгэхээр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 7 сурагч төгссөнээ 6 нь ихтэйд сургуульд амжилттай эсэлж чадсан байна. Тэгэхээр энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцах өнөөдрийн сурвалжлага эхлүүлцгээе. Тус байгууллагад ирсэн хүүхдүүдийн хувьд болохоор гэмт хэрэгт янз янзын хүчин зүйлээс олж холбогдсон байдаг. Жишээлх юм бол ар гэрийн анхаарал халамж сул байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт ар гэртэйгээ ар гэр тэр өсвөр насны хүүхдтэй хэрхэн зөв харьцах талаарх мэдлэг дутуу байдгаас шалтгаалж ирэхэд бол үл ойлголцол болж гэр бүлээсээ дайжих тийм сэтгэл зүйн бас нэг онцлогтой бас нэг тийм болчдөг байхгүй. Тэгээд гадуур тэнээд PC тоглоом тоглох ч юм уу одоо PC тоглоом тоглохын тулд мэдээж хэрэг мөнгө хэрэгтэй. Мөнгө эцэг ихээсээ авч чадахгүйгээс хойш хулгай хийх ч юм уу бас босод замаар одоо мөнгө олохыг хичээдэг. Энэ нь болохоор энэ хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдох хамгийн том шалтгаан нөхцөл болоод байгаа. Тэгэхээр тус байгууллагад ирснээс нь хойшоо мэдээж хэрэг ерөнхий боловсролын сургуульд хамруулахаас гадна нийгэмшүүлэх сэтгэл зүйн чиглэлээр сургуультанд хамруулдаг байгаа. Өглөө 8-аас өдөр 3 цаг хүртэл тийм багш нарын сургалт ордог. Тэгээд тэрнээс хойш төрийн мэс байгууллагын сургалтууд зураг, зан чанар, хөгжим гэж сургалтууд ордог. Тэгээд яг орой чөлөө цагаараа хичээлийнхаа даалгавар хийж хүргэлдэг. Ийш англи хэл, монгол хэл, мат, нийгмийн эрхс. Хэдий даа. Ер нь бүгд л сайн. Ял ер нь өөрийг цаг хугацаа алдаж ийн гэж бодсон үгүй. Тэгээ энд орж ирд ер нь их цаг хугацаа алдах гэж бодсон үгүй байсан. Тэгээ үргэлжлүүлж сураад ямар нэгэн цаг хугацаа алдалгүй одоо цахимаар 1 жилийн чөлөө авах цаа болоо цахимаар үргэлжлүүлж сурахаар л надад л маш их боломж нэгдсэн. Өмнө нь бол нэг тийм идэхгүй. Тэгээд ер нь хичээл надад нэг чухал биш байсан. Тэгээ энд орж ирээд надад хичээл их боломж маш их байсан, маш их хангаж өгсөн. Тэгээд ер нь хичээлээс өөр юм бол нэг хийдгүү чөлөө цагаараа теннис тоглолтоо скол сагсан бүгдэл ер нь хөвчлэн хичээллээ бэлддэг. Тэгээд хөгжим зургийн сургалтанд аяг зурдаг. Зураг зурх дуртай. Тэгээд ер нь цагийг ер нь их бүр бүтээлд өнгөрүүлдэг. Тэгэхээр ямар мэргэжил сонгосон бэ? Нийгмийн ажилтны мэргэжил сонгосон. Яа. Ер нь би хүмүүст туслах дуртай. Тэгээд нийгмийн ажилтны мэргэжил болохоор хүмүүс тус тийм болж одоо хичээлээс хоцрогдож байгаа хүүхдийг хичээл нь эргүүл цолох ч юм уу тэр талаас нь бодсон. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд орох бүхий л одоо тухайн сурагчид олгох анги судлагдсан хичээлүүдийг бол бүгдийг нь ордог байгаа. Тухайн сургуулийг төгсөөд оюутан болсон сурагчид маань бол олон улсын байгууллагууд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд бол маш их дэмжиж тусалж оролцдог байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт мөн тухайн орсон сургуулиуд нь бас одоо сүүлийн үед бол бас сайхан дэмжиж хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хамтын ажиллагаа олон улсын байгууллагуудын тэтгэлэг, ивент тэтгэлгээр бол бүх сурагчид төлбөрөө бүрэн төлөвлөөд одоо суралцаад явж байгаа. 2019 онд 2 сурагч эсэлтийн ерөнхий шалгалт тухайн сургуулийг маань төгссөн 12 дугаар ангийг. Тэгээд нэг сурагч маань амжилттай эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд шинжлэх ухааны технологийн их сургуульд элсэн суралцаад одоо элсэж ороод одоо суралцаж байгаа. 2020 онд бол 12 дугаар ангийг нийт 5 сурагч төгсөөд 4 сурагч маань эсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөөд мөн хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль гэх их мэтлэн сургуулиудад амжилттай элсэн ороод суралцаж байна. 2021 онд бол нийт 12 дугаар ангийг 6 сурагч төгссөн байгаа. 6 сурагч маань сургуулаа ихтэй сургуульд орсон амжилттайгаар суралцаж байна.